гэсэн сая ингээд нэг хаалт нөө яаж үтсэж бас ингээд чанга биш. Монгол бүхийн гал гэж яагаад ер нь ингэж гал гэж ер нь нэрлэдэг. Тэгэл нартаа бороотой шороотой бүх юм шүү дээ. За сайн байцгаана уу. Өнөөдөр үнэхээр сайхан өглөө байна. Тэгээ өнөөдөр бид нэр та бүхэнтэйгээ Алдар спорт хороо 5 ханг бүхийн дивизионы бүхийн гал дээр ирсэн байна. Тэгээ өнөөдөр энд Монгол улсын арслан Орхон баяр маань өнөөдөр бэлтгэл хийж байгаа. Өнөөдөр Орхон баярыгаа онцолж тун удахгүй Монгол үндэсний хамгийн сайхан баяр болох наадмын баяр маань болох гэж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа бүгчүүдийнхаа яг наадмынхаа өмнө бэлтгэлээ яаж хийдэг вэ? Өдрийг ер нь хэрхэн өнгөрүүлдэг вэ? Орхон баяр арслангийнхаа нэг өдөртөө хамтдаа бүгдээрээ хамт байцгаая. За тэгэхээр бүгчүүд маань одоо яг бэлтгэлээ хийх гээд тэнд одоо хамгийн эхний өглөөний эхний кросс гүйлт байдаг юм байна. Тэгээ бүгдээрээ гүйлтэн дээр нь хамтдаа очиж бэлтгэлийг эхлүүлцгээе бүгдээрээ хамтдаа. Өнөөдөр бол маш сайхан нардаг сайхан өдөр байна. Тэгээд өнөөдөр та бүхний танил Монгол улсын арслан Орхон баяр найзтайгаа уулзаад байна. Тэгээд өнөөдрийн өдрийнхөө бэлтгэл сургуультаа хамтаа байхыг зөвшөөрсөнд баярлалаа. За баярлалаа. Сайхан зусж гин үү? Сайхан зусж гин. Бэлтгэл сайн уу? Сайн. Би түүхөө наадам бэлтгэлд гарсан бэлдээл юм чинь. Юу бага танилцуулаач. Манайх одоо зэвсэг төчний Алдар баяр спорт хороо Сэлэн аймгийн 5 бүхийн дивизионын хамт ингээд гарч байгаа галтай. Жил болгоё юм шарга сайхан болон дээр гарч бэлтгэл сургалтаа авдаг. Үсгэрээд багш хоолор сунаар бэлтгэл сургалтаа авах гэж байна гэдэг. Одоо ер нь удахгүй наадам болж ерөнхийдөө юм өдөр болгоны бимнэлэр ер нь яа. Ерөнхийдөө бэлтгэлээс нэг хальт одоо за бүгдийг яах болох вэ? Ерөнхийдөө нэг иймэрхүү бид нар нэг сарын хугацаанд наадам бэлтгэлтэй яг гардаг. Тэгээд өдөрт 3 бэлтгэл хийдэг. Тэгэл тохойгийнхаа сэргэлт унаалттай бүх юм өөртөө тэгэл багшийнхаа хэлснийхаа дагуу тохируулаад бэлтгэл хийдэг. Бид эд чи өглөө 6:30 гэсэн та эд чи гараад тэгэл кроссороо ер нь хэлт юм биш үү? Тэ. Зарэтик гүйлт хэлдэг. Тэгэл нартаа бороотой шороотой бүх юм шүү дээ. Өөртөө би бислага бэлэн тэр наадмын өдөр ямар ч яж болно их гартай. За одоо ингээд өдрийн ингээд мэхний бэлтгэл явж байна те. Үндэсний бүхийн бэлтгэл. явж. Тэгэл араас нь станг гэл үнэхээр өдөр бол хурдан өнгөрөхөр юм байна. Тий. Бэлтгэлээ гээл амраал арай амарч явж байгаа дахиад дараас нь бэлтгэлээсээ бол тэгэл гараал бэлтгэлээ. Би ч гэсэн сая ингээд нэг хаалт нөө яаж үтсэж бас ингээд чанга биш. Үнэхээр бас агуу спорт юм да. Яг өөрөө ингээд тотон байгаа гэх ингээд сонирхоод үзэхэр бүр. Үндэсний бүхч бас өөрөө онцлогтой л доо. Цаг нөгөө зай талбай байхгүй, цаг нар байхгүй нэг өдрийн халуу гадаа барилддаг, бороотой шороотой тэгээ хитэн цагч барилж болно тийм ээ. Тийм. Тэгснэ эн чинь бас ингээд ёс суртахуун, хүндлэл за тэгээд ингээд бас чаяг дийг байгаа. Хүн бас үндэсний бүхшинд айгүй олон юм яваад үнтэй бас юм. Одоо ер нь яг юм залуучуудаа их авч гарч байгаа тавж үедээ тий үндэсний өв соёлоо хөгжүүлэх нас чаяг юугаар танин мэдүүлэх тиймэрхүү зорилготой их гардаг. За тэгээ бэлтгэлээ өргөжлүүлээд тий. Өнөөдөр ямар ч бэлтгэсэн дуустал ингээ хамттай байна. Зөвшөөрсөнд баярлсан шүү. За. Арцаг өсгөрөд багш таавалж байна. За сайн минутаа сайхан зусж байна. Сайн байна уу? Сайхан зусж байна. За хатан туулын дэнж хамбаян зүрхийнхээ ард дээр Батлан болгон яамны харьяа Цэргийн гавын улаан түгийн одонд Алдар спорт хорооны үндэсний бүхийн гал үндэсний спортын гал шүү. Сурынхан байгаа, шагааныхан байгаа, бүхчүүд байгаа их өргөн бүрэлдэхүүнтэй гарч ирээд бэлтгэл сургуультаа уламжлалсаар базааж энэ 8 шарга гэд манай зөвлөгчний сайхан амралт 310 дугаар ангийн амралтын баазад бэлтгэл хийдэг. Тэгээ энэ жил их дэлгэр сайхан зам болж байна. Бүхчүүдийн өнгө сайхан байна тий.
Энэ жил Одоо ер нь эхэлж байна. тий ер нь энэ жил зааланд бас олон барилдаан болсон. Нөгөө Монгол хөөргөөр. Тэгээд хүн болгон наадам дөхөхөр гоё штэ. Таамгаа дэвшүүлээл бүгдээрээ тий. Тэг би ч гэсэн ингээд Харин явчих ш тэ. Сайхан ба штэ. Би тэгэд Орхон Баяр Арслан онцлоод таны шав. Та бас анх яаж одоо танилцчих яаж анх одоо тий анхны тэр юугнаас нэг дурсаач Орхон Баяр та. Орхон Баярын анхны багш Ган Төмөр гэж Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын бин тамирын багш. Тэгээд намар ахаа би одоо нэг ийм хүүхэд тань руу явууллаа гэх. Тэгээд бидний бэлтгэл рүү явуучих гээд. Чи 16 оны намар юм уу? 16 оны. Чи 10 тэг зан тэр үед л ирсэн. Тэгээл тэндээс хойш одоо хүртэл цуг бэлтгэл сургалт хийгээл явж байна. Монгол бүхийн гал гэж яагаад ер нь ингэж гал гэж ер нь нэрлэдэг. За мэдээж бөөнөрөө ингээд нэг гал болов гэж ойлгож ирэн л та. Гэхдээ ер нь та яг нарийн тайлбарж өгвөл. Энэ эртнээс одоо бидний судлаж таньж мэдснээр бол одоо 7 хошуу даншиг наадамд аймгийн одоо Дайчин бангийн хошууныхан Түшээдхан аймгийн бүхийн сорилго гэж нэрлээд хавар одоо 5 сарын дундаас хойш одооны тооллоор зуны ихэнх сар дөнгөж гарч эхлэхэд бөхчүүдэд цуглуулдаг. За тэгээд тэнд одоо галын ахлаач одооны нөгөө бидний багш гэж ярьдаг шиг сургагч нарыг за тэгээд ямар залуу бөхчүүдийг одоо яаж бэлтгэх талаар гэл яг л одоо тэгж явж ирсэн тийм тэг сургууль байхгүй. Гал гэдэг үг бол тал талаас одоо ингэж нийлээд цуглаад тий нэгэн сэтгэл зүтгэлтэй тэгээд яг одоо тэр дэг юуных нь одоо ёс заншлихын дагуу эвлэлд нь нэгдэж тэндээс одоо өөрийнхөө хувийн амжилтыг ахиулах нутаг ушууныхаа нэрийг гаргах гээд одоо энэний төлөө ингэж барилдаж ирсэн. Ер нь бол одоо нэлээд тийм сургалтын одоо хэлбэр маягийг харах юм бол бидний сайн мэдж байгаагаар гад мөнгө канон дээр их сайхан харагддаг. Тий. За алдар спорт хорооны бүхийн гал дээрээс яг бэлтгэл дээрээс манай влог үргэлжилж байна. Тэгээд манай хин хамгаа набо хоёр маань эсмэн өөрсдөө сайн байцгаана уу? Одоо юу тий? Тэгээд одоо танилцуулаад яасан дээрээстэй хүмүүстэй танилцлаа гал та тий. За бэлтгэлийн юунаас яа л да тий. Энэ жилийн бэлтгэл өмнөх жилийн бэлтгэлүүдээс ер нь юугаараа өөр байна тий. Яаж ийн тэгэл хэр сайхан байна. Өмнөх жилүүдээс бол арай бороо ихтэй. Тийм. 6 сараас их бороотой бороо ихтэй. Ер нь хэр байна? Бэлтгэл хэр байна? Бэлтгэл сайхан байна. Жилүүдийнхээс бэлтгэл сурвалж байгаа ишт гарсан. Тэгээд жигдрэл явж л байна. Орхон Баяртай одоо хамгийн анх яаж танилцчихсан бэ? Тэр түүхээс. Хамгийн анх секцэнд бүртгүүлэх гэж ирээл бүртгүүлээл бэлтгэл сургалтанд явж эхлээл тэгэл мөнгөлтэй хүнийг хамт жид бэлтгэл сургалт тэгэл явж танилцж эхэлсэн дээр. Тэгээ эдэн оноос анх секцэнд яваад 2015 онд хамгийн анх өсгөрөөд багш тэр ирээд Сэлэнгийн 5 бүхэн дивжин дээр бэлтгэл сургалтаа хийж эхлэв. 10 жилээ төгсөө тэгээд бүх спорт руу тууштай орсон. Орхон Баярч болохоор чөлөөт сууртай тэгж явдаг тийм. Чөлөөт хамгийн анх барилж эхэлжсэн. Тэгэл явандаа үндсээ бас төлхөө барилдаа. За өсгөрөөд багшигаа талаар яриач. Багш бол тэгэл ер нь бэлтгэл сургалтын талаар байнга зааж зөвлөж тээ. Яг өөрийнхөө барилдаа өөр бол бас уран барилдаантай багш. Өөрийнхөө барилдаанд шүүн хүнд нь тааруулж бэлтгэл сургалтыг хангадаг. Тэгээд ер нь бол дандаа хилтгэлтэй. Бэлт одоо ер нь амжилтанд бол нууц гэж байхгүй. Ер нь хөдөлмөрлөл гэж байдаг амжилт болгоны ард. Энэ сая хөдөлмөрлөл нь тэр хүмүүсийн амжилтанд хүрнэ гэж. Дандаа хилж заа сургадаг. Та хоёр маань Тэгж багш тэр 19 оны намар ирчихсэн. Тэгээд хамгийн анхны багш маань л өсгөрөөд багш. Тэгээ оноо багшийн үед бэлтгэл сургуулиудаас илүү бас нөө хүн байх тал дээр сахилга бат хүмүүжил зах заа зөвлөдөг хэрнэ.
Би бас 15 онд өсвөрийн усрахт явдаг. Ер нь бол шавнараа бол аягүй сайн мэдэрч төгөлхөө сургалтын хийлэгдэг. Тэгээ бас амьдрал дээр ч гэсэн адилхан эр хүн ямар байх хэвээр тэрийг ч гэсэн бүгдийг маш сайн зааж зөвлөж өөрөөрөө бас үлгэрлэж тэгж явдаг. За тэгээ сайхан өндөр цолон түрээд тэгээ ард түмний одоо хайр хүндэтийг хүлээгээд ер нь маш сайхан байдаг л баг л да. Тэгтээ энэ талаар сэтгэлээ хуваалцвал. Тий. Одоо энэ бид нар ч ер нь үндэсний өв соёлыг тээж авч явдаг бас чухал одоо хариуцлагатай ажилч гэх юм уу тийм ээ. Энэ бас хариуцлагатайгаар авч явдаг болохоор сайхан ард түмнийхээ нүдэн дээр ил байдаг спорт тий. Тэгээ би сайхан ард түмнийхээ бидний сайхан барилдахаар баярлална тий. Сэтгэлээсээ хандан тэгэл ард түмнийхээ сайхан буян заяагаар хөсөл тэмүүлэлээр тэгээд сайхан цол хүртдэг тий. Дэмжлэгээр тэгээ ард түмдээ маш их баярлж явдаг шүү. За төрийн хоёр наад энэ түрүү үзүүр барилдах хөхөд бол бодох юм бас их л байд юм байна да. За мөн ч том юм бодож ирсэн хөхөд байна да. Сайн орос олон бол ер нь итгэлтэй ирсэн юм байна. За тэгээ эсхэн ярилцсан та гуравтаа маш их баярлалаа. Тэгээ орхон баяр гарсан да. Одоо өстой жинхэнэ аврах цолондоо хүрхийг хүсэн яриад байна. Тэгээ бэртэл гэмтэл спортын өмнөөс холуур байх болтугай та дуусна тий. Тэгээ одоо бүгдээ та хэдийнс бэлтгэлийн цаг одоо дахиад үргэлжлэх шах шиг байна. Тэгээ өнөөдрийн влог маань алдар спорт хорооны бүхий гал дээрээс та бүхэндээ хүрлээ. Тэгээ хамтдаа үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн маань үндэсний баяр наадмаараа Дэнч хотод л сайхан наадаарай. Дэлхийд ганцхан Монгол наадмаараа Дэнч хотод л дэлгэр сайхан наадаарай.